Эрх зүйн орчныг шинчлэх шаардлагатай байгааг хэд хэдэн зүйлээр нотолж болно. Хуульчид гэж хинбэ гэсэн асуултанд өмгөөлөгч, прокурор, шүүгч гэсэн гурван нэр томьёо бий. Хуулийн дагуу байгуулагдсан хамгаалах, хариуцлага тооцох, мэрэгшүүлэх холбоо нь өөрөө 5,000 гаруй гишүүнтэй. Гэтэл эрх зүйч мэрэгчлэр төгссөн мөрдөн байцаагчид, арбитрч, өөрөөр хэлбэл хамгаалуулах мэрэгжил дэвшлүүлэхийн тулд зөвхөн өөрийн нөөц бололцоонд найдах ёстой гэсэн үг. Мөн боловсон хүчний бодлогын тухайд өнөөдөр ажиллаж байгаа 400 гаруй прокурор, 500 орчим шүүгчдийн дунд албан тушаал хуваарлах, эрх зүйн орчин байгаа нь хязгаарлагдмал байдлыг бий болгосон гэж хууль зүйн сайд хэлсэн үгэндээ онцлсан юм. Энэ ч үднээс бид одоо хуульчин эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулсан. Тэндээ юу гэв? Одоо ингээд шүүгч, прокурор, өмгөөлөгч энэ гурван хуульч гэж байгаа. За ингээд нэг 400 гаруй прокурор, 500-аас шүүгч, нэг хэдэн өмгөөлөгч байдیں۔ Ингэснээрээ бол бид үнэхээр одоо боловсон хүчний хувьд маш их явцсан үеийн байдлаар оруулсан. Шүүгчийг сонгоё, прокурорыг сонгоё гэхэд нөгөө байгаа хэд дотроо л эргэлдэж. Би 5 жил прокурорын байгууллагыг удирдахдаа энэ бэрхшээлийг амссан. Тэнд гайгүй хүнийг шууд авчирээд одоо прокуророор шалгаад ажиллах боломж байхгүй. Хуулиар хэцүү юм явцуур хийжтэй зэрэг боловсон хүчний хувьд улам явцуурч эхэлдэг. Цаашдаа боловсон хүчний бодлого сонгон шалгаруулалтанд оролцох эрхийг нээхдээ арбитрч, нотариатчдыг хамруулах нь зөв гэж байна. Учир нь байгаа хэдэн хүний дунд сонгон шалгаруулалт явуулах нь учир дутагдaltaй гэж үзэж байгаа юм. Монголын хуульчдын холбоо эрх зүйн шинтгэлийн хүрээнд ингэж өөрчлөгдөх бол цаашдаа гадаад харилцааг хөгжүүлэх, боловсон хүчний чадамжийг сайжруулах, үйл ажиллагааны хүрээг өргөдгөх ёстой гэж үзэж байгаа юм а. Ер нь бол энэ хуульчдын эрх ашгийг хамгаалдаг талдаа илүү одоо бас ажиллая гэсэн нэг юм бодол байна. Хоёрдугаарт энэ хуульчин эрх зүйн байдлын тухай хууль ер нь бол энэ өмгөөлөгч, прокурор, шүүгч гэдэг энэ манай хуульчдын маань энэ үйл ажиллагааны эв нэгдлийг гэдэг юм уу, үйл ажиллагааны хоорондын зохицуултыг зөв хангах боломж юу байдаг бол гэсэн нэг юм бодол бол надад бол бий. За 3 дахь нэг том юм бол Монголын хуульчдын өөрийнх нь нэр хүндийг өөрийнхөө оронд үндснийхээ төдөөгүй олон улсын түвшинд бас гаргах боломж байна уу гэж бас бодож байгаа. Хариуцлагын тухайд бол Монголын хуульчдын холбооны дэргэд бол мэрэгжлийн хариуцлага хороо гэж байгуулагдсан. За энэ нөгөө нь бол шүүгч, прокурор, өмгөөлөгч одоо ёс суртахууны бол мэрэгжлийн алдаа гаргасан бол энэ хороогоор ордог, мэрэгжлийн алдаа гаргасан бол тэгтэн бол өнөөдрийн байдлаар бол мөн ялгаагүй шүүгчдийн дэргэд, прокурорын байгууллагын дэргэд бол өөрийнх нь ёс зүйн бас мэрэгжлийн хариуцлага хороо байдаг юм давхартлыг болж байгаа учраас бол энийг одоо чигчлэх яг ёс зүйн талаарх асуудал бол одоо Монголын хуульчдын холбоо шийдэг. Мэрэгжил юм уу одоо сахилгын асуудал энэ нь бол одоо өөрөө байгууллагын шийдэг ч юм уу цаашдаа бол хуулийн тогтцоог юм наривчлан сайжруулах шаардлагатай байна. Мэргэшүүлэх, бусад эрх зүйчдэд боломж олгоно гэдэг нь чадамжтай, мэдлэгтэй хүмүүс багтах бас нэг боломж гэж харж болох юм. Олон улсын дүрмээр нэгэнд тоглож байгаа бол ёсыг нь дагах ёстой. Прокурор, шүүгч, өмгөөлөгч бэлтгэх боловсролын тогтолцоонд нь өөрчлөлт оруулах ёстой гэдэг дээр санал нэгдэж байгаа юм а. Мэдээллийг Батөргөл бэлтгэлээ. Оны дэргэд бол мэрэгжлийн хариуцлага хороо гэж байгуулагдсан. За энэ нөгөө нь бол шүүгч, прокурор, өмгөөлөгч одоо ёс суртахууны бол мэрэгжлийн алдаа гаргасан бол энэ хороогоор ордог, мэрэгжлийн алдаа гаргасан бол тэгтэн бол өнөөдрийн байдлаар бол мөн ялгаагүй шүүгчдийн дэргэд, прокурорын байгууллагын дэргэд бол өөрийнх нь ёс зүйн бас мэрэгжлийн хариуцлага хороо байдаг юм давхартлыг болж байгаа учраас бол энийг одоо чигчлэх яг ёс зүйн талаарх асуудал бол одоо Монголын хуульчдын холбоо шийдэг. Мэрэгжил юм уу одоо сахилгын асуудал энэ нь бол одоо өөрөө байгууллагын шийдэг ч юм уу цаашдаа бол хуулийн тогтцоог юм наривчлан сайжруулах шаардлагатай байна. Мэргэшүүлэх бол байдлыг бий болгосон гэж хууль зүйн сайд хэлсэн үгэндээ онцлсан юм. Энэ ч үднээс бид одоо хуульчин эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулсан. Тэндээ юу гэв? Одоо ингээд шүүгч, прокурор, өмгөөлөгч энэ гурван хуульч гэж байгаа. За ингээд нэг 400 гаруй прокурор, 500-аас шүүгч, нэг хэдэн өмгөөлөгч байдیں۔ Ингэснээрээ бол бид үнэхээр одоо боловсон хүчний хувьд маш их явцсан үеийн байдлаар оруулсан. Шүүгчийг сонгоё, прокурорыг сонгоё гэхэд нөгөө байгаа хэд дотроо л эргэлдэж. Би 5 жил прокурорын байгууллагыг удирдахдаа энэ бэрхшээл эрх ашгийг хамгаалдаг
талдаа илүү одоо бас ажиллая гэсэн нэг юм бодол байна. Хоёрдугаарт энэ хуульчин эрх зүйн байдлын тухай хууль ер нь бол энэ өмгөөлөгч прокурор шүүгч гэдэг энэ манай хуульчдын маань энэ үйл ажиллагааны эв нэгдлийг гэдэг юм уу үйл ажиллагааны хоорондын зохицуултыг зөв хангах боломж юу байдаг бол гэсэн нэг юм бодол бол надад бол бий. За гурав дахь нэг том юм бол Монголын хуульчдын өөрийнх нь нэр хүндийг өөрийнхөө оронд үндснийхээ төдөөгүй олон улсын түвшинд бас гаргах боломж байна уу гэж бас бодож байгаа. За хариуцлагын тухайд бол Монголын хуульчтай Эрх зүйн орчныг шинчлэх шаардлагатай байгааг хэд хэдэн зүйлээр нотолж болно. Хуульчид гэж хинбэ гэсэн асуултанд өмгөөлөгч, прокурор, шүүгч гэсэн гурван нэр томьёо бий. Хуулийн дагуу байгуулагдсан хамгаалах, хариуцлага тооцох, мэрэгшүүлэх холбоо нь өөрөө 5,000 гаруй гишүүнтэй. Гэтэл эрх зүйч мэрэгчлэр төгссөн мөрдөн байцаагчид, арбитрч өөрөөр хэлбэл хамгаалуулах мэрэгжил дэвшлүүлэхийн тулд зөвхөн өөрийн нөөц бололцоонд найдах ёстой гэсэн үг. Мөн боловсон хүчний бодлогын тухайд өнөөдөр ажиллаж байгаа 400 гаруй прокурор, 500 орчим шүүгчдийн дунд албан тушаал хуваарлах эрх зүйн орчин байгаа нь хязгаарлагдмал. Тэнд гайгүй хүнийг шууд авчирээд одоо прокуророор шалгаад ажиллах боломж байхгүй. Хуулиар хэцүү юм явцуул хэлжтэй зэрэг боловсон хүчний хувьд улам явцуурч эхэлдэг. Цаашдаа боловсон хүчний бодлого сонгон шалгаруулалтанд оролцох эрхийг нээхдээ арбитрч, нотариатчдыг хамруулах нь зөв гэж байна. Учир нь байгаа хэдэн хүний дунд сонгон шалгаруулалт явуулах нь учир дутагдaltaй гэж үзэж байгаа юм. Монголын хуульчдын холбоо эрх зүйн шинтгэлийн хүрээнд ингэж өөрчлөгдөх бол цаашдаа гадаад харилцааг хөгжүүлэх, боловсон хүчний чадамжийг сайжруулах, үйл ажиллагааны хүрээг өргөдгөх ёстой гэж үзэж байгаа юм а. Ер нь бол энэ хуульчдын